Орой өдрийн үзэгчтэй Улаанбаатарт 22 цаг болсон байна. Томчийн хөтөлбөрийн ээлж дугаар эхэлж байна. Та бүхэн анхаарлаа хандуулна. Тэгэхээр Монгол улсын үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа Улсын их хурлын гишүүн Сүхбаатарын анхаалсан ажлын хэсэг үндсэн хуульд 5 зүйлийнх өөрчлөлт оруулах төслийг боловсруулж нийтэд танилцуулсан. Харин энэ төсөл Улсын их хурд өргөн баригдахдаа санал болгож байгаа 5 өөрчлөлтийнхөө нэгийг бараг татаж байгаа бололтой. Улсын их хурлын 76 гишүүний тоог нэмэгдүүлж 99-т хүргэх тухай саналаа ажлын хэсэг хуулийн төслөөсөө энэ удаад татаж байгаа юм байна. Төслийг боловсруулах явцдаа одоогийн Улсын их хурлын гишүүдээс гишүүний тоог 99 болгож нэмэгдүүлэх тухай асуудлаар саналыг нь сонсчээ. Саналаа өгсөн гишүүдийн дийлэнх нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Нэгэнт гишүүдийн дэмжлэгийг авч чадахгүй тодорхой болсон учраас цаг хугацаа хэмнэх үднээс их хурлын төвшөнд хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр дээрх өөрчлөлтийг инхүү хойш тавьж байгаа юм байна. Утсан гэж хэлж болох дээрх саналыг энэ удаагийн томчийн хөтөлбөрөөр шинжиж үзэх юм аа. Ардчилсан үндсэн хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын их хурлыг хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах вэ гэсэн асуудал хамгийн их хугацаа зарцуулсан, хэлэлцүүлэг өрнүүлсэн, маргаж мэтгсэн асуудал байсан гэж тухайн үед ардчилсан үндсэн хуулийг батлалцсан хүмүүс өдгөө дурсан ярьдаг. Ингэж их маргаж мэтгсэний эцэст Улсын их хурлыг яагаад 76 гишүүнтэй байх нь зүйтэй гэж ардын хурлын төлөөлөгчид тэр үед санал нэгдсэн юм бол.